Мөнгө биш. Мөс үүрээд ч болзуугай. Үнний төлөө мац. Хүсэл мөрөөдөлтэй, хүн сэтгэлтэй, байгаль ихээ гэсэн халуун тэмүүлэлтэй нэгэн залуу байжээ. Тэр их орон гэдгийг өндөр тушаалд хүрснээр л зүтгэж болдог алба гэж бодсонгүй. Тэр их орон гэдгийг өнгө мөнгөөр солонгоруулж чинээрхэж олдог гэж бодсонгүй. Бусдын үхэлдэн дайрдаг нэр төр ашиг хонжоо бол түүний хувьд ердөө л хүсэл шуналд авц нэгний азгүй мөчөөрхөл байж. Эх орон бол түүний хувьд маш энгийн зүйл. Эцгээсээ үүсэн их нутгаан хайрлах Монгол хүмүүжлэн түүнд өвөг дээдсийнх нь ноён нуруу зайн түшиж эх орноо бүтнээр нь хайрлах түүний төлөө мятрашгүй тэмцэх зоригийг өгчээ. Хөдөө хөхөрч гадаагандж явахдаа тэр уран гоёугийг үртэл болголгүй ханцуу шууж хөлс туслуулан хүйтэмс тэврээд хэнхдэг цээжиндээ хүндэтсэн ачааг үүрээд уулын өд үүр савсуулан мацдаг байж. Бас үнний төлөөч мацаж байж. Монголынхоо өмөрд чандад мэндэлж өссөн хүмүүн өмнөд онгон байгальд нь биеийн алжаалыг омортон эзэмшсэн мэрэгжилдэн сэтгэлэн өгч тэмүүлэл дүүрэн өсгөж явжээ. Өвөг дээдсийнхээ мянган жил дөрнөж мандаж буурч гундаж ирсэн ч өөрийн гихэ тусгаар тогтнолтойгоо үлдсэн Төв Азийн өндөрлөг их орондоо тэр илүүч үгүй дутууч үгүй 27 жил 7 сар эр хүн шиг эр хүн байж байгаад буцлаа. Зэрвс харвал бүх барилддаг гэмээр гард магнад гардаг далай цэрэн шиг үдэс төлөв төрхтөө нэг тийм эгэлхэн бор залуу. Бидний дунд өөрийн гисэн зорилготой үйл хэрэгтэй амьдраад хүчрэхэг түүхийн алтан үлгий Монголынхон хөрсөнд шингэжээ. Түүний нэрийг одоо хүмүүр мэддэг болж. Түүний эцэг эхээс саяасан бие их орондоо шингэж амьрлсан ч тэмүүлж байсан зориг нь асаж байсан хүсэл нь ард түмэнд нь шудраг байхын бамбар нь улан асааж өглөө. Бидний дунд түн шиг мянган их орончид эгэл даруухнаар хаж дөрдөг юм. Эх орноо бүтнээр нь ан амтэн араатан жигүүртэн зэрлэг онгон байгаль ирээдүйн хөгжил дэвшил хүн ардынх нь амар тайван амьдрал ирээдүйнх нь зол гэгээтэй түн шиг бүтнээр нь хайрладаг Монголын маргааш өсөн төрний болно. Үгийг бодож байж унгах ёстой. Үеийг тунгаан байж хийх учиртай. Альваг сэтгэл хөдлөлөөр биш өчрө зүй логик шалтгаан толбоосоор таних ёстой. Зарим хүмүүс хийсвэр хэлбэр хөөцөлдөж юмд мөн чанараар нь биш мөнгө чамирхлаар нь загвартаж байхад хэний хүү юуны төлөө шудраг ариун хөдөлмөрөөрөө шазуур зан тэгэж тэмцэж явсан болоо хөрхий. Энэ бол залуу үед шуудаад хийсэн үхрийн эвэр мэт эвдэн цөвсүүн нэг шууганаас нөгөө шууганд нэг дүүвэнээс нөгөө дүүвэнд хөлчүүрч нийгмээрээ найгах болсон бидэнд өгсөн томоохон сануулга. Хүн чанарыг хүн өөрөөрөө хэмждэг гэдгийг тэр харуулжээ. Эд агуур салбан тушаал биш хүний халуун сэтгэл ирмүүн тэмүүлэл хүнийг өөдрөг тэмүүлэлтэй болгодгийг тэр харуулсан. Бүх зүйл шалтгаан толботой. Энэ залуугийн эндэлч бас олон шалтгаан толбооны зангилаанд бий бизээ. Хууль шүүхийнх нь хэргийг илрүүлэх нь тодорхой. Бид Монгол төрийн хууль ёсонд итгэж найдаж урагш алхадаг. Шудрагс бий гэдэгт итгэж түүний амнасаараа сойсон сургамжийг ойлгох ёстой. Хэрвээ дээр хэрвэн сурвалжилсан нэвтрүүлгийн үзээгүй бол бид бүхэн энэ залуугийн тухай ингэтлээ их дотн мэдэж түүний үйл хэргийг үнэн чанарыг нь таних байсан байж магадгүй.
Хэрэв зээ нэвтрүүлэг гараагүй байсан бол хэргийн явцад хууль шүүхийнх нь өнөөдрөх шиг өндөр авч шуурхай ажиллах байсан болов уу? Би энд хэн нэгнийг өмөөрөх эсвэл буруутгах гэсэнгүй. Ямар тач Монголын цагдаад нэг хүн ажилдаг биш. Чухам нэг хэргийн дуулианаар нөгөөг халахалж мартадаг мулгуу хүмүүс тэнд байхгүй биз. Монгол төрийн цагдаа энэ хэргийг ээлрүүлнэ. Энэ хэргийг улс төржүүлж байна гэж хэн нэгний нэрийг зааж туйлширч байгаа хүмүүс л харин өөрсдөө дэндүү гимээр улс төржүүлж байгааг бэлхнээ харж байна. Монголын төрд бүхэлдээ дүүрчгсэн тэнэг хүмүүс ажилддаг бай. Тэдэн дунд их оронч шударгасны төлөө олон жилийн зүтгэлэн зориулж байгаа үнэнч хүмүүс ч бий гэдэгт би гүнээ итгэдэг юм. Сайны зэрэгцээс сар үлтэнч бас байх. Гэвч энэ бүх талцал олон хүний өгүүлэх өөрийн шүүмж таамаглалыг үл ажиран залуухан тэмцэгч мөнх тэнгэрт оджээ. Биеийн дэмэсний шархтаа сэтгэлдээ харуулслын гунигтай удсан энэ хүүгийн мөрөөдөлд Монголд газар авсан бусрамаг зүйл үнэнд дийлдэх юм шүү. Тийм муу хүмүүсийн үе үлрэн гэдгийг өөрийн хоолоогоор зөрөгтэйгээр гэрээслээд буцаж. Сайн үйл сайр мууг дийлсээр ирсэн учраас хүн төрлөختөн өдгөө хүртэл оршин тогтнож байгаа юм гэдэг. Тиймээс шударгасны гэгээ энэ залуугийн хүсэл дээр тусаж түүний хохироосон энэ хэргийн зангилаа илэрх ёстой. Түүний амнасаа золиослоодч болов авч үлдсэн үнэн бол эх орн нь элэг бүтэн байх ёстой гэсэн итгэл. Монголчууд минь бие биенээ бүү үзэн яд. Үзэн ядалт хар тахал мэт оюун тархинд үүрлэж уламаар муу ёрын үрийг халдааж бидний замыг хөсөрдүүлдэг. Муугийн үндэс үйлийн үрээр эргэж тус хүнээ мөхөө. Харин бие биенээ хүндэлж хайрлаж Монгол хүний өмнө тохиосон бэрхшээл зовлон бүрийг хамтдаа давж бидний оршихуй үнэтэд зүйлд занал хийлсэн бүхнийг шударга ёс хүн чанар ёс бэлэг хууль шүүхийн хүчээр гэтлэн дарж байх ёстой. Тэр шударга үнний өд мацаж яваад хайлжээ. Түүний үйл хэргийг нэгэн цагийн хэрхэл болгож бүү орхих тун. Харин нэгэн насны ухаарал нэгэн үндэсний эвийн хүч болгож өрдөх ёстой. Тэгвэл түүний хүсэл биелэн түүний хойч үед үлдээх сургамж бол үнний төлөө мац. Монгол биш мөс тэврээдч болтугай үнний төлөө мац.